Шинэ өглөө бидэн таамд тогтож байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөр өнөөдрийн зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Студид ирсэн хүндтэй зочныг та бүхэндээ танилцуулъя. Манай студид өнөөдөр Starsoft компани захирал Үлзий Орших өргөдөө оролцож байна. Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? За баярлалаа. Тэгээд сар шинийн босгон дээр үзэгчтэй зориулаад би нэгэн сайхан таатай мэдээллийг хүргэх гэж байна. Ер нь Монгол түмний сар шинийн баяр бол хотол түмнэрээ, ах дүүнэрээ цуглаж минь тусаа мэдлцэг. За чи тэнд юу хийж байна? За манай гэр бүл дотор шинэ хүн ямар хүн нэмэгдсэн гэд холоороо суулж ярилцдаг ийм сайхан уламжтай арт юм уу. Тэр дундаа бас ургийн бичих хөтлөх нэг том ажил бол энэ үеэс зарим гэр бүл бол өрнөдөг. Гэтэ одоо техник технологи хөгжиж байгаа энэ үед ургийн бичгийг маш хялбар аргаар бүх хүмүүс хүртээмжтэй байдлаар хөтлөх ийм боломж өгсдгийг бол танай компани бол гаргасан байна. Энэ талаараа мэдээлэл манай үзэгчд олохгүй юу? За манай Starsoft компани бол одоо байгуулагдаад 10 жил болж байгаа компани. Одоо Монголын мэдээллийн технологийн салбарт одоо ажилладаг програм хангамжийн мэрэгжлийн ийм одоо ууган компаниудын нэг л дээ. Тэгээ бид одоо байгуулагдаад 10 жил болж байгаа энэ ойн босгон дээрээ баяраа одоо нэг өрөв зөйдлэр тэмдэглэе гэж одоо шийдсэн. Өөрөлд одоо бүх монголчуудтайгаа зөв баяр тэмдэглэе тий. Тэгээ сар шинийн баяр болж байна. Энэ утгаараа бид одоо энэ ургийн бичгийн одоо програм хангамжийг тийм ээ одоо монголчууд хэрэглэхэд хялбар тэгээ хүртээмжтэй олуулаа нээлж бүртгэх болцоотой ийм одоо боломжуудтайгаар хийгээд тэгээд одоо ард түмэндээ өнгөгээр өргөн барь гэсэн юм санаачлаг одоо компани дотор манд өрөөд тэгээ одоо энэ ажлыг нэг 2 сар орчим хийгээд одоо бэлтгэл хангаад бүх одоо ажлууд дуусаад одоо өчигдөр орой одоо интернетэд тавигдчихсан хүмүүс татаад эхэлж байна. Одоо өнөөдөр өглөөний байдлаар нэг 60 70-аад одоо өрх болвол одоо ургаа бичгээ үүсгээд эхэлсэн байж энэ програмаар тий. Тэгэхээр ургийн бичгийг хөтлөж явна гэдэг маань одоо бид хүний өмнө тулгамдж яригдж байгаа асуудал нөгөө цус ойртох хүндрэлтэй зүйл гарч ирж байгаа шүү. Одоо бараг аймаг болгоно тэр талын цус ойртол гэсэн зүйлийг ярьдаг болсон байна, хилцдэг болсон байна. Тэгэхээр бол энэ програм бий болсноор бол энэ асуудал маань бас буурах юм уу? Нэг шат бас доошоо ийм боломж өгслийг бол бүрдүүлж байна л да. Тий, бид монголчууд бол цөөхөлөө тийм ээ. Бид ч одоо 2 сая 3 сая одоо ард түмэн байгаа маш цөөхөлөө. Тэгэхээр бол цус ойртолт гэдэг одоо аялал үзэгдэлч юм бол одоо манай үндэстнийг бол мөхөх хэмжээнд тийм ээ. Цөөхөн биднийг улам цөөхөн болгох юм аюултай. Тийм учраас бол айл болгон ургийн бичгээ хөтлөх юм зайлшгүй шаардлагатай тийм ээ. Тэгээ ерөнхийдөө яг эрдэмтдийн судалгааны бичвэрнүүд байлаа л дээ. Эрдэмтдийн судалгаагаар бол ерөнхийдөө одоо хуучин бол аль нэг аймгийн нэг сумбанд энэ төр цоцорлолт байдаг гэсэн бол одоо бол одоо маш төгөөмөл болцсон аймаг болгонд сум болгонд байдаг. Тийм энэ талаар анхаарахаар гол болохоо байсан юм асуудал байт юм лээ. Тэгээ энэ бол бас бид нар одоо санаа зовж явдаг хүний хувьд бол одоо ургийн бичих ийгээд хөтлөөд ингээд одоо уяд маа мэдээд ингээсээгээд одоо сайн програм авч байгаа зохиосон. Тэгээ цаасан дээр хөтлөх за гар утсарын холбогдоо хөтлөх хоёрын хооронд ямар ялгаа давуу тал байна? За. Ургийн бич хөтлөх гэхээр бүр нэг хүн дааж хөтлөхөд бас хүндрэлтэй юм шиг надад зарагддаг байхгүй юу? Хүндрэлтэй. Өөрөлд одоо ингээ хуучин одоо сая нэг их хурлын одоо эмгтэй гишүүн санаачлаад ингээд бас ургийн бичгээ сайхан хөтлсөн хүмүүс телевизээр гарч ирсэн тийм ээ. Ингээд үзэгсэн гарч ирсэн. Тэгэхээр цаасан дээр ингээд хөтлж болно. Нэг хүн одоо дагнаад ч гэдэг юм уу тий. Олуулаа хийх болцоо бол байхгүй байна. Тэгэхээр өөрөлд жишээ нь маш сайн одоо ингээд бүх ах дүү нараа мэддэг тийм ээ аавын одоо талынхаа бүх ах дүү нараа мэддэг өвөөгийн талынхаа бүх ах дүү нараа мэддэг ийм хүн гэвэл одоо маш хурдаад байгаа. Жишээ нь одоо ингээд өөр дээрээ жишээ аваад яхад одоо миний аав байхгүй өвөө байхгүй тий. Тэгэхээр чиний одоо талын мэдээллийг би одоо авах юм бол аавын одоо өвөөгийн дүү талын одоо хүмүүсээс л одоо чинь авах чийдэ тийм ээ. Тэгэхээр бол ингээд ганцаараа энэ одоо хөтлөн гэдэг бол маш хүндрэлтэй. Би одоо шинэ аавын дүүнэрийнхаа хүүхдүүдийн мэдээллийг жишээ мэдэхгүй байх жишээ. Нэр ус мэдэхгүй. Яг бүртгийгээд зориглоод суух гэхээр нэгд одоо яаж бичих л хэцүү тийм үү. Хоёрдугаарт нөгөө нэр ус энтергээд өчнөө проблемууд гарч ирдэг. Тэгээд одоо ажилтаа улсууд учраас энэ чинь бид нар одоо тэр ингээд судлаад ингээд хамаг ажлаа алдаа сооход бас хэцүү байдаг. Тэгэхээр одоо өнөөдөр мэдээллийн технологи хөгжсөн үед бол энийг гар утсаар одоо шийдчих болцоод байгаа. Одоо айл болгонд одоо ингээд манай ааваас доош одоо нэг манай аав 5 хүүхэдтэй тэгээд доошоо ингээд 30 зээгээд ингэхээр нэг 20 гаруй хүн байж л та жишээ нь. Яг зөвхөн ааваас доош. Тэгээ манай аав бол 12 байлаа. Тэгэхээр чинь ингээд 200 хүний асуудал яриад байгаа.
дахиад нэг төвшин дээшлэл 1000 хүний асуудал яригдах гэдэг. Тэгэхээр ээжигээ оролцуулах бүр ээжигээ оролцуулах нь бүр одоо олон хүн болно. Яг тэгэхээр бид нар чинь нөгөө эцэг эхээс 50% одоо тусалтай төрдөг. Тэгэхээр бол ургийн бичгээ хөтлөхдөө аль аль талын хөтлөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр аль аль талын хөтлөнгөө цаасан дээр бүр бүтэхгүй болоод ирж байгаа. Тэгэхээр өөрөлдөл энэ гар утасны програм ашиглах юм бол маш давуу талтай. Өөрөлдөл би одоо энэ бол яг аавын талаа барьж одоо хөтөлтөөр хийсэн байна. Тэгэхээр одоо би ингээд аав одоо битүүний оройч гэдэг юм уу те би бэлтгэл хангахна шүү дээ. За би битүүний орой ингээд утсан дээр ингээд юу ячна аавгаа оруулчихна. Өвөөгөө оруулчихна. Одоо элен цолон өвөөгөө оруулчихна. Аавын дүүнэрээ оруулчихна те. За өвөгийн дүүнэрээс ингээд мэддэг одоо суудах нэрийг оруулчихна. За тэгээ ингээд маргааш нь юугаар одоо хамаатан садар айлчлаад ингээд за нэг програм гарсан байна те. Хэдүүлээ ургийн модоо хөтлөө. Одоо хүртэл ургийн модоо хөтлөөгөө одоо манайх муу юу вэ тийм ээ. Санаачлагтай байна. За тэгвэл хөтлөе. За тэгээд хөтлөхөөр энэ ганцаараа хөтэлдэг гэдэг биш байна. Олоолоо хөтэлж болдог юм байна тий. За тэгвэл одоо би чивэд хоёр одоо ах 2 хүүхдүүд байлаа гэвэл за би одоо танаа одоо хүүхдүүдийн нэр бас юмуд мэдэхгүй тий. Тэгэхээр бол чамайг хамтрагч болоолаа гэр энэ дээр хамтрагч болгоо нэмчихнэ. Хамтрагч болгоо нэмчихэр чи утсан дээрээсээ яваад оронгууд яг уу. Энэ миний үсгэсэн нөгөө мод ч ороод ирнэ. Тэгээд чи цаашаа ингээд өөрөө чөлөөтэй хөтлөөд яваад байна. Би бас хөтлөөд яваад. Тэгээ бид хоёрын одоо нийлсэн ургийн мод хоёуланд харагдаад нөгөө мод чи ингээд томроод яваад байна. За тэгээ манай хамаатнууд дарханд байдаг байлаа, Эрдэнэтэд байдаг байлаа, Баян хонгорт байдаг байлаа гэж бодъё. Тэгвэл тэд нар л уцтай хэлчихсэн. За нэг програм гарсан байгаа шүү, тий. За бид нар модоо хөтлөөд явж гинэ. Та нар өөрснийхөө одоо эсгээс цаашаа өргөжлүүлж хөтлөөрэй, тий. За одоо чамайг нэмчин утсан чинь нэг мессеж очино. Гэдэг чинь. Тэгэнгუთ нэмчин гол утсанд мессеж яваад чинь. Та энэ ургийн програмд ийм юзернэмээр холбогдоод ороо. Яваад оронгууд бит хоёрын хөтөлсөн мод гараад ирнэ. Ингээл тал талаасаа ингээд олуулаа нийлээд одоо 99 хүн нийлж болно. Хамтрагч нэг ургийн тий. Нэг ургийн 99 хүн нийлээд энэ модоо босгож болно. Тэгэхээр олуулаа хийхээр энэ олонний хүч холмоггүй далаа гэдэг энэ их амархан ажил бол авчих. Тэгээ нэгдсэн серверт орчих нь шүү дээ. Нэгдсэн серверт орчдөг тийм ээ. Тэгээ энэ сервер нөгөө дата төв дээр одоо улсын аюулгүй харуул хамгаалттай хадны хадлага дуртахгүй найдвартай одоо юм дээр байршиж. Ингээд өөрөлдөл бид одоо маш амархан байдлаар энэ дээр оруулахад нэг олон юм оруулахгүй. Ердөө заавал оруулах талбар нь нэр оруулна, хүүс оруулна. Тэгэл бол. Тэгэхээр хүн болгоны одоо ингээд за энэ гар утсан дээр програмаа суулгаад за би бүртгүүлэх нь байна. Тэгэхээр нэрээ оруулах уу эсвэл одоо өөр өөрийгөө илэрхийлэх зүйлийг оруулах уу тэгэхгүй бол нөгөө хүн болгоны нэрээс давхцаг тохиолдод байгаа шүү дээ. Адилхан нэртэй хүмүүс байгаа. Тэгэхээр яаж бүртгүүлэх үү? Давхцаг нэр яг ерөнхийдөө бол ингэ одоо ингэ би бүртгэж чадсан утасны дугаараар тий. Өөрөлдөл одоо ингэ би ургийн модоо үүсгэж эхлэвэл би энэ дээр эхлээ бүртгүүлж ирэхээ аав. За. Бүртгүүлж ирэхээ авахд би утасны дугаараар ирэхээ авах юм. Тэгээ утасны дугаараар ирэхээ авахд манайх бас энд нэг юм шалгадаг систем нэвтрүүлсэн байж байгаа. Өөрөлдөл одоо ингэ би 90-с одоо ингэ нэг утастай байлаа гэж бодъё тийм үү. Тэнгууд өөр нэг газар хүн ингэ буруу зүрх оруулаад миний утасны дугаараар ирэхээ авчвал би модоо бүртгэж чадахгүй болчих шүү дээ. Тийм учраас бид яаж байгаа вэ гэхээр нэг юм бүртгэдэг өөрөлдөл одоо мобайл оператортай бүгдэнд нь холбогдсон. Одоо ингэ та програм дээр бүртгүүлээд өсөлт явуулангууд таны дугаар мөсгийг шалгах чинь. Тэгээд буруу дугаар авах юм бол бүртгэхгүй. Та дахиад бүртгүүлнэ үү гэд явчихна. Тэгэхээр өөрөлдөл таны дугаараа зөвхөн таал бүртгүүлж болно, өөр хүн бүртгүүлж чадахгүй гэсэн үг. Тэгээд нэг нь бүртгүүлээд орцсон тохиолдолд ингээд дараа нь хамтрагч нэмээд тэгээд ингээд олуулаа нийлээ хамтдаа одоо босгоод ирэх юм байна. Ургийн бүртгэл ингээд нэгдсэн системд ороод за ингээд сервер дээр очихно. Тэгэхээр бол нөгөө нууц алдагдахгүй байх талын нууцлын талыг бол та нар бол нэгсэндээ нэгтгэж хийж өгсөн байна шүү дээ. Нууцлын талыг бол маш сайн өндөр одоо төвшин нууцтай. Өөрөлдөл сүлжээгээр дамжиж байгаа мэдээлэл гэхэд л SSL гэдэг одоо технологи ашиглагдсан байж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө банкнотын одоо ашигладаг юу шүү дээ. Технологи HTTPS гэдэг ордог. Тэгэхээр бол өндөр нууцтай юм сүлжээгээр явж. Интернеттэй газар зөвхөн ашиглах уу эсвэл интернетгүй газар бид нэр байж ашиглаж болох уу? Одоо эхлээд нөгөө зөвхөн бүртгүүлж ирэхээ авна шүү дээ. Тэгэхэл интернет хэрэгтэй. Тэгэхээр би нөгөө түрүү урд дорой бэлтгэл хангана гэдэг нэр байхгүй. Урд дорой би бүртгүүлчихэд тэгээ ингээ өөрийнхөө үндсэн модоо үүсгэж шүү дээ. Ингээ бэлтгэл хангах. Маргааш ингээ дахтуу хамаатан садараа явхад би хөдөөч явна, одоо юу ч явна, гэр ороод ингээ интернетгүй газар зөндөө газар явна. Надад юу шаардлагагүй. Интернет шаардлагагүй. Яг тэгэхээр би нэг ирэхээ автсан, улсын дээр үндсэн модоо үүсгэсэн. Тэгэл энэ дээр нэмээд яваад. Тэгээ зөвхөн нэр хүүсээс гадна одоо өөр зөндөө талбарууд бүртгэж болно л доо. Жишээ нь хамгийн одоо сайхан боломж нөхөр зураг.
Өөрөөр бид чи одоо ингээд нэр байхаар одоо чи энэ хин гэдэг чи хин блэ гэдэг тий. Одоо Бат гэдэг чи хин блэ гэдэг мэдэхгүй тий. Ижил нэртэй хүн бол. Тэгвэл өөрөөр бол зураг аваад яваад. За одоо ингээд хэлүүлээ сайхан ах トゥ нар ингээд тойроо суудсан байж хад за нэг зургийг холчих тий. Гингуудаа бүгдийг суулгаж ягаад нэг зураг тарчих. Тэгэл болоо. Дараа нь яг хөөр нөгөөтгөн дээр хурж ингуудаа юу одоо шинэ дорж ах чинь болов гээд дараад нөгөө зурган дээрээс одоо авцсан зурган дээрээс оруулж ирж хагаад энэ бол дорж ах гэж заагаад оруулалт өгч. Тэнгуудаа энэ бол одоо долмаа их гэдэг ч юм уу те. Ингээ заагаад нэг авсан зурган дээрээс оруулч. За байхгүй өмнө бол альбомыг авчирж хагаад зургийг аваад зургийг аваач. Энэ гар утасны чинь боломж нь өөрөө зураг мураг энэ төр гэдэг өөрөөр сайхан боломж байгаа дээ шүү дээ. Зөвхөн одоо компьютер дээр ч юм уу одоо өөр веб дээр ч энэ төр хэм бол зураг аваад оруулна энэ төр гэдэг юм бол хүн болгож чадахгүй байхгүй. Утсан дээр бол энэ маш амархан хийгдсэн байж байгаа. Ердөө ингээл зурган дээр нь дарлаа камер гараад ирнэ шууд аваа явчихна. За баярлалаа. Ингээд та хоёрын ярилцах цаг өндөрлөж байна. Тэгэхээр одоо манай хөтөлбөр үзэж байгаа хүмүүсээ нэгсэндээ интернетээр ороод програмыг өөртөө суулгаад авчих нь шүү дээ. Гар утсандаа. За баярлалаа. Ямар хаягаар орох вэ? За хаяг нь болохоор энэ iPhone-той хүмүүс бол App Store гэдэг Apple-ийн Store байж байгаа. Өөрөлд одоо өөрийнх нь програм татж авдаг дэлгүүрийн дотор байждаг. Тэр дэлгүүр дотор байж байгаа үнэгүй байна. Тэр дэлгүүр дээр ургийн бичиг гэж хайгаал. Ургийн бичиг гэдэг нь Монгол кириллээр бичиж болно. Одоо англиар галиглаад бичиж болно. Тэгэнгүүт гараад ирнэ. Суулгах гал тавьчихсан суулгач. Одоо нэг Samsung Galaxy Enter гэдэг нэг Android утаснууд шүү дээ. Тэр утаснуудын хувилбар нь болоод одоо өнөө маргаашгүй тавигдчих. Ямар ч гэсэн цагаан сарын одоо шинийн нэгнээс өмнө тавигдчих. Тэгээд өөрөлдөл одоо бүх төрлийн юм ухаалаг ядцтай хүмүүс бүртгэж болно гэсэн үг. За баярлалаа. Сар шинийн босгон дээр компанийнхаа 10 жилийн тохиолдуулаад Монгол тэмдэглэл рүүгээ хандсан. Тэр дундаа бас ургийн бичиг гэдэг маань бол та бид нэр одоо ах トゥ угээ мэдлэлцгээд бол хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Энэ сайхан гэгээлэг ажилтан амжилт хүсье. Тэгээ манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа Monfresh компаниас энэ үйл хийх сүгээс тэмдэглэлдүүлээ. 5 сая авч байгаа сүүлчмийн 50 төгрөгөн архитектийн эсрэг аян болоод их хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулж байгаа. Амжилт хүсье. Баярлалаа. Сайхан шинэлээрээ. Сайхан шинэлээрээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн өглөө хөтөлбөрийн зочны ярилцлагын цаг өндөрлөж байна. Хөтөлбөрөө үргэлжлүүлэн хүлээн авсан уу?